За үзэгч та бүхэнд амралтын өдрийн мэндийг хүргэе. 25 дугаар суваг телевизийг сонгон үзэж байгаа бүх үзэгчдэд маш их баярлалаа. Танай тооны нэвтрүүлгийн нэгэн шинэ дугаарыг бэлтгэхээр бид нар одоо Баянгол зочд буудлын хажууханд одоо ирсэн байна да. За одоо би энэ чинь ирээд ярихгүй бол ямар ч байрыг олоод ирсэн. За нэгэн одоо хүндтэй эрх минь сонох гээд ирсэн байна. Ярьсан түрүүн болвол тэгсэн. За одоо хүрээд ирдээ миний одоо хангайгүй завцаа л гэж хэлээд харин заашгүй ашиг тэгвэл яваад ч яхаа гэдэг. За би нөгөө юун дээр ирсэн байна хаа 27 дугаар байрны гадаа. 27 гинөө. Яг 27-гийн гадаа ирсэн байна. Нэг зогсоол дээр нь тэргээ тавьчихсан уу? Тавьчлаа. Дотор нь орж ирээд зогсоол дээр нь тэргээ тавьчлаа. Хамгийн хойдлын 4-р орчтой. Би орчныхаа гадаа гаргаад ирсэн. За тэгш. За. Монгол улсын баатар Дашин Дансаг маанчиг энд амьдарч байваа гэж хараа. Тэгнэ. За тэгээд ямар айл тонохноо нэвтрүүлэгтэйгээ хамт угаад бүгдээрээ хамтдаа үзээрээ хамтдаа зочлоороо. За тэгээд оръё. За сайн байна уу та? За сайн байна. За сайхан үйл. Та тайг маягтай наашаа бүр заавал гас хэрэг байв уу? Яах вэ? За үйлжөө тавлаг. Тавлаг. За манайх нөгөө 25 дугаар суваг телевиз тантай ярьсан. Танад хоныг нэвтрүүлэг. За тэгээд өнөөдөр одоо гэртэн зочлоод хоноод сайхан хууч хөрөөд ярих боломж байна уу гэдэг. Байна. Байна уу? Байна. За та зочдтой байна уу? Ер нь ганцаараа байна уу? Ганцаараа байдаг шүү дээ. Ер нь ганцаараа юм. Тий. За даарчна. Оръё. Таны одоо хөл гар юу байгаа? Орсон дээр. За хэдүүл орж байгаа тухтай. Ахаа цаашаа яриагаа үргэлжлэв. За ингээл та одоо ганцаараа юу? За. За хоёулаа хувцмараа тайлж духалж байгаа сайхан тухтай хууч хөр идэхгүй ах минь. За тийш. За. Лувсан даш тий та намайг даашка гээл дуудаа явчихараа. За явах. Саршин чимэг бууд салаад сайхан шинлээрэ. За маа нэвтрүүлгийн баг хамт олон одоо өнөөдрийнхөө дугаарыг бэлтгэх айлдаа ирсэн байна. Би яг одоо үзэгч та бүхэндээ нэг дууг сонсхийг гэж бодож байна. Зүгээр энэ дуунаас би нэг ганцхан дахилтыг найруулагчаас авсаад нэг сонсгоод өгөөч гэж хүсэж За энэ бол аав ээж хоёр минь гэж юм сайхан уран бүтээлийн жоохон хэсгээс та бүхэндээ сонсголоо. Тэгэхээр өнөөдрийн одоо миний зорж ирсэн хүн бол хөгжмийн зохиолч, удирдаач, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Инхбатар ахын даа би бас зорж ирсэн юм байна. За үлжээ сайхан уу бидийнхээ дангуу та. За та хоёр чинь нэг он гараад би ахтаа нэг уцаагааны тэнцээ таардаг юм аа. Би бас ажлаас гарч яваад. Тэгээд тэр үед нэг мэд мэдээ дахин бас хөл гармаар бас нилээн жоохоо хэцүү явж суухад их төвөгтэй болсон юм байна да гэд нэг хараад нэг юм бодоод өнгөрөөд тэгэл бас яахтай бас антуунаас тэгээд таны тухайс жолцуул юм асууж сонслоо. За ах маань одоо тэнцээ амьдарч байгаа. Одоо нeenуугүй ярихад бол жоохон бас би тиймэрхүү байгаа шүү. За бас нэг иймэрхүү юм байгаа шүү гэд ингээд янз бүрийн юм сонслоод дүн. Тэгээд холбогдоод нэг Инхбатар ахтайгаа нэг уулзах гэсэн сайхан хууч хорч суух юмсан гэсэн бодолтой хөтлөгдөөд тэгж яагаад холбогдоод одоо ирж байгаа ухаан маань энэ юм байна. Тий. Би тэр танай ардлын мэрэш хилүү тэн чинь нөгөө телевизийнхаа юу засуулгаад явж ирсэн. Тэгэхэд өө. Тий танай хой талд идэг юм л ш. Тий. Тэгж явж байгаа таарсан юм ш та тий. За ойрын сонь сайхан юутай байна хаа. Ойрдоо одоо юмгүй дээ одоо яг одоо өчигдөр одоо нэг чинь нөгөө ган хийгээд дуучин байдаг шүү дээ. Одоо дууламаагийн хөө. Тэр ирээд нэг дуу аваа явлаа. Тэгээд надад нэг ийм ном дурсгаад явл. За. Доо хөвөгийн дөрвөн хөхт гэдэг. Тий.
Момо танд бэлгэлээд явсан уу те? Тий. Оо за. Уран бүтээлээ ер нь одоо яаж яахаа тойрвжил байна уу? Тойрол одоо энэ намрал болоход чинь хийчих санаатай тэгэл. За нэг тоглолтын сургууль дуудахаа. Тэг 10 сард л хийх санаа. Бүр 10 сар л юм уу те? Ахмадын баяраар. Тэгээд концерт маань Ахмад Дайчтаа гэсэн нэртэй болох юм. Бүрүү. Бүр. Тийм. За 9 сараас 9 сараас тоглолтын бэлтгэлтэй хижигнэл. За тэгэл одоо өөрөөр хэлбэл сургууль эхлэхлээр зэрэг чинь одоо би ч одоо миний хүүхдийн дуунууд чинь голцоо радиогийн улаан бүчүүлгад бичдэг байхгүй тийм. Ер нь анхныхад бол тэндээс аяа миний их орнгол тэнд бичигдсэн. 79 онд. Зүг. Та бол Улаанбаатарын хүүхд тийм ээ? Тийм. Улаанбаатарын хүүхд. Ижи аав нь бол аль нутгийн хүмүүс вэ? Аавгой болтойх ээж дундгой. За. Тийм. Урагшаа баруун талынхан байж тийм ээ. За та бол одоо багнаас хоттоо л өнгөрсөн. Хоттоо. За 10 жилээ хаанд бүргүү. Тэгээ ер нь бүр багнаас гэх юм бол одоо энд төрчөөд тэгээд манай гэр бүлээр Унгарт байсан. За. Унгарт 61 он хүртэл байсан. За. Тий. Унгарт байхдаа бол яг хөө төрчин. Унгарт байхад миний удаах дүү төрөөд. Тэгээд нөгөө манай дүүгийн чинь Унгарт Будаа төрсөн болохоор Будаа-Баатар гэдэг нэр өгсөн байсан. За. Тий. Надад болохоор нөгөө юу яасан бах вэ? Хэмбэ хүү гэдэг нэр өгсөн. Ягаад гэвэл нөгөө хаалга төгсөлтөөр л тэг хэмбэ гэж гүдэг байхгүй. Мого ки мого гэдэг ингээд тэгсээр гал хэмбэ хүү болцсон байсан. За тийм дөө. Тий. Тэгэл 61 онд ирсний намар нь манай 3 дахь эмэгтэй том эмэгтэй дүү төрсөн юм байна. За. Тэгэл энд ирэл Монгол цэцэрлэгт орсон доо. Үндсэндээ бол одоо мажараар ороод тэгээд цэцэрлэхий болохоор Орос цэцэрлэг л байна шүү дээ. Тэр чинь нөгөө элчин сайдын яамнуудаа чинь хөөгтөж дандаа Орос цэцэрлэгтэй байна. Монгол цэцэрлэг гэж байхгүй юм чи. Аав бол тэр үед одоо Унгарт элчин сайдаар. Элчин сайд биш юм. Манай ажилтан. Манай ээж нягтлан бодох нь. За. Тэгээд гэр бүлээрээ тийшээ. Гэр бүлээ яваад тэгээд ирээд 1 жил хэртээ яг шууд Монгол руу орж чадаагүй юм. Энэ төвшөөдөнгийн баруун талд одоо Турк элчин байна уу? Тэн чинь хуучин Унгар элчин байсан. Тэнд цэцэрлэгтээс 1 жил тэгж ягаад Монгол цэцэрлэгт 8 дугаар цэцэрлэг гэдэг бол одоо тэр хотын гэмээс одоо хүртэл байж байгаа л да. Тэр цэцэрлэгт орсон. Тэгээд сургууль орохдоо урд талын нөө Хошимины нэрмж 14 дөрөв сургуульд орсон. Тэнд 10 жилээ дүүргээд? Үгүй, дөргөөгүй. Тэнд тэгээд байж байгаа. Байж байгаад аав нь 66 онд гивнэр ажиллаар явцсан юу томдогдоод. Тэгээд яг одоо гивнэд 66 онд 67 онд эрэхтэй юу яасан юм лээ. Онгоцны буудлын дээр нөгөө шумуулан татгуулсан юм лээ. Тэрийг өөрөө мэдээгүй суудсан байхгүй. Уг нь бол тэнд хатгуулснаа мэдсэн бол нэг тариагээ зүгээр болчихдөг юм лээ. Тэгээд тэр чинь гэрэн тэр хаав сафргаас чинь тойрч бүтэн сарл явдаг юм байна үстэй. Тэгээд ирээд замдаа хүндэрсээр явал ирэл оргиж ирсэн өдөр маргааш нь тэгээд эмэлтэл. Тэгээд малярэ гэдэг хүч юм байсан. Тийм малараа гэж тийм айхтар хүч. Айхтар хүч. Тэр шумуулаар дамжиж халахдаг тусдаг хүч. Тэгээд 67 онд өнгөрцөн. Тэгээд харин гадаадын яамнаас манад байр өгөөд 50,000 байранд энд ирж сургууль минь 14-өөс 11 рүү шилж ирсэн. Одоо математикийн гүнзгий рүү. Математик тэр чинь орж ирсэн байна шүү дээ. Тэр чинь 8 жилийн сургууль. 11-өөс 7 дугаар ангиар 24 рүү орсон. Тэгээ 24 орохлоор чинь 24 10 жил. 23 8 жил. Тэгээ 23 чинь дандаа нөгөө Орос сургуультай томчууд байдаг. Одоо намрын 2-оос өгсөн. Эдгээр чинь 8 төгсгөлөөр 24 дээрээ 9 сар төгсдөг байхгүй. Тэгээ бүгдээрээ одоо 23 ч гэж 24 ч гэж ярьлаа. Тийм юм байна. Эцсийн дүндээ бол 24 дээр л очиж төгсдөг байсан юм шүү дээ. 24 нь өөрөө 10 жилтэй байсан ч тийм. 14 натхлаар 6 дээрж төгсдөг. Тий.
За багнаас бол тиймэрхүү байдалтай өнгөрчээ гэж тий. Тэгээд багшийн сургуулиар. Тэгээ багшийн сургуулийн хөгжмийн анги юу? Багшийн сургууль гэж байсан. За. Тэгээ хөгжмийн анги гэж одоо энэ одоо Жансонороо бүлэг жаргал бүгдээрээ бид нар чинь нэг сургууль гэсэн байна. За. Жанчуу гэж агуу багш одоо анх үүсгэн байгуулсан салбарын. Онол Жанчуу гэдэг нь да. Онолын тал дээр олон ном бичсэн тийм. Тэгээд 65 онд үүсгэн байгуулаад анхны төгсөгчийн хөгжмийн зохиолч одоо Чойбатар гэж байлаа. Тэгэл сангид дөржин ирж игээл ингээл цаашлал явчихна. 70 онд чинь одоо энэ төрийн сойрхолт цогцлын нацаг дөрж дуучин гал хөө энэ төр шинэг анги төгссөн ба. Тэгэл залгаал бэлэг жаргал шаруу тараа нэг дуучин нэг туул энэ төр гээд тэгээд шин зэрэг тэгээд би орж байгаа. А миний дараа чинь төгсөлт болохоор урлагийн гавьт болсон цэцэрлэг гэж байна. Гавьт багш болсон хүүхдийн дүүнээ Батуул тэгээд Соронсон болдё. Тэгэл Бямбаяр гэл ингээд дамжаад. Тэгэл явна да. Ер нь тэгэл одоо тийш та улсын багшийн сургуулиас чинь тэр үед ч одоо соёл урлагийн сургууль хөгжим бүжгийн консерватор бол байсан баг тий. Хөгжим бүжгийн дунд сургууль. Дунд сургууль гэж байсан уу тий. Тэгэл улсын багшийн сургууль дээд боловсрол олгодог ганц сургууль нөөж байгаа. Тэгэл тэндээс чи энэ соёл урлагийн сургууль мургуулчин салбарлаад ингээл гарсан юм шиг байна. Тэгэхээр одоо бүхэл аваргууд чинь тэгэл тухайн сургуулиар дамждаг тийм новтой байсан байлгүй тий. Хөгжмийн зохиолчдын одоо нийт хөгжмийн зохиолчдын бараг 90% нь багшийн сургууль гэсэн. Хөгжмийн анги гэсэн. Сүүлдээ хөгжмийн багшийн сургуулийн хөгжмийн нөө хуучин цэцэрлэгийн багшийн сургууль чинь юу байгаад орнд нь хөгжмийн багшийн сургууль чинь бие даасан хөгжмийн багшийн сургууль гэдэг болсон. Хаагуур хаан очиж уран бүтээл төөрвөж тэгээ ч одоо явав та 77 онд төгсөн гүтрэл Арангаан багшийн сургууль хөгжмийн багшаар ирсэн. За. Тэгээ одоо миний өвн бэлэг жаргал байж байгаа. Тэгээд тэнд байж байгаа 79 зэрэг татгадаад. За. Карантин дуусгаач юм да. Дундаас нь офицерын курс татаад явцсан. Тэгээд дандаа нэг сургууль төгссөн хүмүүсийг тэр бодлогоор бүгдийг тийм байж л тий. Одоо тэр манай курс чи одоо энэ Санжийн Баяр ч нэтэр байсан. Байлаа шүү дээ. Басааны Бацаяа энэ төр чинь тэгээд өө тэр чинь нэг жилийн төгсөлтөл дөө. Тэгсэн чинь манай хэлийн зэрэгт орсон гэж боддог. Би ардын зэрэгт орсон. Тэгээд өөрөө чинь фотог байхад татаад авсан хатаа филронд нөгөө хөтлөгч хийдэг байсан чинь баян гонот. Зөв. Тийм л өчртэй. Албаа бүтэн хаагаад тэгээ буцаад ар хангаад аяа. Үгүй бүтэн хаагаагүй харин. За. Тэр курсыг төгсөөд шууд хөгжмөнд даргуулсан. За. Одоо хоочин жолооны сургууль гэж байсан 107 гэж одоо Айрмын ганц арай хаалган сургуультай нисдэг. Тэнтгийн хөгжмийн даргаар ажиллаж байгаад 81 онд 60 жилийн ойгоор юу параданд нөх хүүхдэд 60 хүүхдийг бэлтгэж өгөөл тэгэл намар конкурс өгöd Москвагийн Чайковскийн консерваторид явсан. За. Тэгээд тэнд хэдэн жил сураад ирв та? Тэнд 5 жил сурсан. Тэгвэл нэг давхар ингэж би сураад ансамблын ангич одоо манай төгсөлтөөс бол 3 хүн төгссөн. Монголоос. Одоо зэрэг ансамбл байсан урлагийн гавь сэтгэлт Ганбат гэж байсан ш. За. Тэр хэлийн зэргийг болохоор кино тоглоод байдаг Эрдэнэ очиргээд нар хэрсэн жил сургуулийн тэр ус гэдэг. Бид хоёр чинь нэг өрөөнд хамт 5 жил байлаа ш. За. Бүр жинхэнэ өрөөнийх тий. байсан юм ш. Тий. Төгсөж ирээд Улиастан дивизэд хөгжмийн даргаар орчод. Тэгээ Улиастан дивиз чинь нүүгээд Төв аймаг руу нүүрсэн. Төв аймгийн дивиз чинь өөр ангаар нүүгээд. Ер нь намайг хамгийн хот газар явуулж өгөөч. Санал өгсөн чинь дуртай наргуу ховдруу юмчихсэн. Хүүе тэгэлгүй яах байлоо. За ховдруу явнаа хөгжмийн даргаар гэл. Тий. Тийшээ. Учир байгаа юм бол одоо сая ардын живч болсон Батмөр гэдэг одоо штавгийн манай нахс эйжент тал явах л та. Тэр л тэгсэн чинь чи хөгжмийн зохиолч улмаар байвал олон ясны газар очиж чи юмсаар олон ясны хөгжим дунд байж ижил хөгжим сурандаа гэл
Тэгээд би ховд руу очсон. Зөв. Одоо ам бүл түлээ Одоо ганцаараа за өр хүүхдүүд нь одоо хүүхдүүд агуур байна. Тэгээ 2 хүү 2 охинтой байсан. За. Том хүү маань 18 хүрээд өвчнөр өнгөрцөн. За. Яг Новосибирскийн хуваар авчаад явах гэж байгаа өнгөрчихлөө өнгөрсөн. Дараагийн хүү маань одоо өмнө говьтл байгаа да. За. Одоо уг нь хам богдод гэжсэн чи цаашаага юу гэд илчвдээ бас нэг ондоол газар хэлээ явчих шүү л да. За. Тэгээд том охин минь солох хэрэгтэй байдгийн. Тентхэн иргэм. За. Бага Бүр иргэн үү? Тэм бүр иргэн. За. Бага охин минь болохоор энэ юунд буян тухаар бол. Ингээд энэ дөрөв. Тэгэл завгүй Тийм. Бага охин гिचл дөрөв хөвгтэй шээ. Тэгийн шүү дээ. Одоо бүртгүү сайхан айл болчихсон л явж байгаа л тийм ээ. Тий. Гэр бүлийнх нь хүн одоо хотын хүн үү бас? Манай аваа Тий. бас гоёлтой. Яг нэг сум байх. Оо за. Би ч аавахаар тайшир гэж байдаг. Хадун эцэг энэ бас тайшир их. Оо Тэгээ үнцэнтэй урагч нэг нутгийн хүмүүс болж таарсан. Би мэдээчгүй л байсан сүйд нь мэдсэн. гэр бүлийнх нь хүн нодлоноос сурсан. Ваа тийм үү. Өвчний улмаар уу? Тий. Зөвлөг. Одоо тэгээд та бол гавьныхаа амралтанд суугаад бас нэлээд удчихж байгаа л байлгүй дээ. 91 онд. Тэгийн шүү дээ. 35 жил болж байна. Тий, гавьны амралтанд суугаад одоо ингэ чинь. Ягаас тийм эрс суусан гэхэлэр би нөгөө барилгын зэрэгээ удирдах газарт нөгөө бүх барилгын хөгжмийн албаны дарга байсан байхгүй. Тэгээд дэргэд нь нөгөө барилгын зэрэгийн дуу хөгжмийн чуулгах гэж байгуул тэнд ажиллаж исэн чинь 91 онд авчиад манай энэ төрийн бодлого байхгүй барилгын зэрэгийг татан болгох гэж байсан. Тэгсэн чинь байхгүй гарцаа байхгүй одоо үлдээд гарах нь гар гэхлээр нь би тэгээ бас нэг сая төгрөг энэ төр гэхлээр гарлаа гэд гараад хувь тэнцвэрсэн тэтгэврт гарсан. Ааха. 91 онд гараад тэгээд одоо 35 жил болж байна даа. Тийм байна. Их эрт гарсан ба шүү. Эрт гарсан тий. Эрт гарсан байна. За яг тэрнээс хойш ямар авиас тэтгэврт гарах биш. Тэгээд ерөнхийдөө одоо чөлөөт орон бүтээлч болол тэгээд хөгжим юугаа хийгээл явбуу. Багшлаад бас энэ тэнд 45 жил багшилсан шүү дээ. За. Би чинь төв зүйлийн ордонд багшижсэн. Төв зүйлээс хөгжим бүжгийн дунд сургуульд багшижсэн. Хөгжим бүжгийн дунд сургуулиас соёл урлагийн сургуульд багшижсэн. Тэгээд байжсэн чинь радиогийн бүр уран зохиолын найруулагчаар. За. Тэгээд Монголын радиод уу? үндэсний радиод найруулагч нэг Баатар уран сайхны удирдахжсэн. Уран зохиолын найруулагч ихлээ. Чи бид хөгжмөргөл орноор гарах гэсэн чинь догоо тэнд чинь хөгжим хамгийн хэрэгтэй гэдэг ихлээр гайхаад чарн ястаа хэрэгтэй юм билээ. Тэр чи яах вэ гэхлээр бүхэд нэвтрүүлэг шоу ардлаа дандаа Охгүй аавч хоёр минь эргээд олдохгүй аавч хоёр минь одоо тэгээд хүүхдүүд нь чи холбоотой үстэй. Одоо ер нь та хүүхдүүдийн тэр дээр очиж байж болохгүй байна. Одоо эн чинь ингээд жоохон хөлгаар тааруу ганцаараа гэхээр бол дүүд нь бол жоохон хэцүү л юм шиг санагдаж яаж юм. асрамжийн газараас гарч ирсэн ш. За. Тий. Хэр удаан тэнд байсан? Яагаад тийш очсон? 2 жил асрамжийн газар чи яагаад гэсэн манай нэг дүү яасан баггүй. Тэнд нэг их сайхан тийм юу совлоо нэг нэ. За. 10 хоног та хөл дээр босч ин гэхлээр соёлын байхад дахиад очсон соёлч асрамжийн газар гээ. Тэгээд жаргалаа идэлнгээд. За. Тэнд тэгээд очиад 2 жил болж байгаа. Тэгээд сүүлдээ би ерөөсөө юу уран бүтээл тоглолтоо хийх гэж гарыг саналаагүй гаргаад. Тэгээд гараад ирсэн. Одоо асаргаа шаардлагатай ахмадууд голцоо байдаг байлгүй тийм ээ. Тэгээд одоо яг үр хүүхдүүд нь очих нь очтгол байх, өөрсдөө саналаараа очих нь очтгол байх, хүмүүс аваачаад өгөх нь өгдгөл байх тийм ээ. Ер нь голцоо одоо яасан хүмүүс байх юм? Ар гэрийнхээ байдлаас болоод яасан. Тэгээд зарим нь өөрөө хүрээд ирдیں۔ Ааха. Атус утсаар яваад гэртээ тогтохгүй.
Ар гэрийнхэн зүгээрээ ихтэй байх хэрэг гүгүгүгөө тийм билгүй. Тэгээд очдөг. Зарим нь ингээд авцраад өгчдөг. Зарим нь авцарч өгөөд мартчихдаг энэ төр тийм үл юм байт юм тийм. Та бол одоо ямарт нь орж байна? Хөл муутай байсан юм чинь тэгээд өвчтөй юунд л ороод тэгэл одоо юу юм л да. Хүүхдүүд тоохгүй энэ төр мэнтертэй бол арай орчихгүй шүү дээ. Гайгүй шүү дээ. Гайгүй. Яаж юм? Гайгүй хүүхдүүд дандаа тустай байгаа юм чинь. Гэхдээ одоо энэ яг та монголчууд ч бас нэг аав ээж алуу аав над дээр бай ингэ та одоо ганцаараа энэ хөл гар муутай босоод нэг юмдаа явах гэсэн төвхтэй байх энэ төр гээд тэгэхээр та өөрөө төвгшөөгөөд энэ үү яаж юм? За би төвгшөөд би ч одоо аваагаас чинь 88 онд салцсан юм шүү дээ. За. Тий. Тэгээд зүг. тэгэл уг нь юу яасан нэг хоёр охинтой байсан чинь нэг охиноор салгаад ингээд яа чи шүүхээр юусэн ч гойгүй. Би дөрүүлэн би төрүүлсэн юм чи ингээд. Тэгээд шүүх хуулаараа шууд дөрүүлэн нээж дээр нь үлдээ. Тий. Тэгэл би ч одоо үнцэнтэй бүтэн цалин авч үзэг юм шүү. 50% цалингийн 50% хүүхдийн хэмжээнд явчихдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол 80 оноос хойшоо гэр бүл одоо хоёр тустай амьдарч игээд хүүхдүүд тийшээгээ өсөөд та бас жоохон холдох маягтай болоод тийм ээ. Тэгэхээр одоо бол зүгээр одоо тэгвэл миний ойлгож байгаагаар болох юм бол тэгвэл хүүхдүүд нөгөө хар багасаа жоохон хол өссөн учраас нэг халуун тийм байна, ийм байна гэх нь их хомос байдаг юм байна шүү дээ. Тийм ээ. Тэрнээс хойш та юундаа ханиж амьдрал зохиогоогүй юм уу? Сүүлд нэг хүнтэй хамтран амьдарч ийсэн. Тэр бас 16 онд өнгөрцөн. За. Тэгээд Викторийн дундаас хүүхэд байхгүй л дээ. Тийм байна. Тий. Тэгээ одоо улсаас өгсөн байр сав энэ төр гээд юм байхгүй юу одоо тэр чи одоо байхгүй юу. Барилгын цэрэгт байхад 2 удаа байр өгсөн. За. Эхний удаад нь өргөө кинотеатр урд нэг барилгын цэрэгийн байр гэдэг 50 жил байр гэдэг. Тэнд байр өгсөн чинь манай хамт олон ингээ хуралдаад за энэ дээрээс нэг удирдлага тэр байргүй байгаа тэр даргадаг гэдгсэн чинь манайхан дундаас манай миний нэг ордогч байсан нөхөрлөө босч ирээ. Энэ манай нэг ахлагч хүүхэд нь цусны өвчтэй юм аа. Тэгээ гэрт байдаг тэгээд аюу хэцүү 2 хүүхэдтэй гээд тэгэхээр тэр нь төгсөн. Та өөрөө саналаар өгч байгаа юм уу? Тий. За би байраа. За тэгвэл би байж юу аль уу шиг хүнд хэцүү байгаад нөгөөд өгсөн юм байна тийм үү? Тэгсэн. За. Эхний гаргасан тушаалтай байрыг тэгээ хүнд өгч байгаа юм байна. Хүнд өгсөн. Дараа нь сүүлд нь дахиад нэг байр өгсөн чинь нэг эвлийн ажилтан нэг ангийн эвлийн ажилтан бас байргүй бас л нэг зовлонтой юм яриад ирэхлээр би бас өгчлөө гэсэн. Та өөрөө байргүй байгаа. Тэгээ одоо ингээд би одоо нөгөө хэлээд ингээд чинь би бас таныг за энэ ч байр нь байд юм байна гэсэн бас яг бол дөр подвол бэний давхартай орох юм шүү дээ тийм ээ. Энэ одоо бас тэгээд одоо улсын өмчүү ховын өмчүү одоо энэ ингээд түрээс төлд юм уу яадаг юм та? Сарын 300 гэдэг. Бас 300 мянган төгрөг төлөв. Тэгээд нэг юм дулаан халдаалтны. Эндээ удаж гин үү та? Эндээ удаж гин үү? 5 сарын 15-нд ирсэн. Нөгөө асархаас гараал биш ээ. Тэг хайлаас нэг нийтийн байранд байсан. За. Тэгээд тэндээс нөгөө сансарт бас нэг юм бодвол ороод хайлаас ч юм уу айгуу сөрөн байсан. Тэгээд ядахтаа сүүлрэ талдаа юу байсан. Тэгээд тэр чи амир сэрүүн тэгээд нөгөө үе мотон чинь тэгээд нөгөө гадаа нойл мөл чинь би юу яаж урж чадахгүй шүү дээ тэр чинь. Тэгээ шүү дээ шүү дээ. Тэгээд наашаага яаж нэг юм харин овоо тэгээд зар мар хараад яад юм бэ? Энэ манай нөгөө дэндүү даач гэдэг энийг дуулаад байдаг бямбжи биш шүү. Тэр маань олж өгсөн. Тэднээс энэ урдлын байрны гэдэг. Тэгээд энэ манай сөөхөн даргаыг танд тэгээд ярьж байгаад намайг оруулж өгсөн. Бүрээд дуудуулдаг. Тий. Ямч бах юм бистэй тий. Тий, төмөр замын чуулган даргуулсан шүү дээ. Тийм. Одоо ер нь тэгээд тэтгэврээрээ л болгоод байна уу та? Тэтгэвэр одоо энэ тоглолтын нэгэд зээл авцсан чинь юу тэтгэврийн зээлтэй нодлон 3 сараас хойш хаагдаад нэгч төгрөг байхгүй болсон. Тий, тэтгэврийн зээлтэй гэд мөнгө өгөө ийцэн. Энэ хаан баг чи хаагаа ийцэн.
Одоо тэгээ яаж болчих. Тэгэл өстой дүүнэрээс найз нөхдөсөө гуйлгуугаад хүчж байгаа шүү дээ. Уцаар юу ячаад нэг ингэж бүр ялтчих одоо хоол нэмэг болчиход байгаа. Тий. Чанга шүү. Одоо тэгээд нохондоо орчин одоо ингээд дөхлөөд 4 сарын 1-нд л дуусах юм. Зөлгөө. Ингэж бас хуваарлж ингэж болдгийн шүү гэдгийг ойлгуулаагүй байхгүй тий. Та тэгээ шууд 100% нь 100% нь дээр нь гэрээгээ хийгээд тий. Гараас их зураад авцсан юм байна шүү дээ. За одоо тэгвэл нэг 4 сартай золгоо тул төртэйгээ золохгүй бол яа түр байхгүй бол одоо чангата энэ тэгээд аваад дулаах юм тий хаавч. Наад ийм том дурванууд байгаа юм чи. Тий жижигхэн боловч их дулаах юм. 220-ын хаан банкны салбарын банкны захирал нэг их энерэнгүй тийм боловсон соёлтой өсгөө байлээ. Тэгээд та юу ч гэсэн цагаан сарын үед хүрээд ир. Тэгээд нэг 18 сард руугаа орчдгийн юм байна л да. Одоо бол энэ чинь ингээд одоо янз бүрийн төрийн тэтгэмж ч байдаг юм уу? За одоо ингээд засгийн газар улсын их хурл ерөнхий сайтын зарлиг барилгаар ч байдаг юм уу? Нэг ийм удаагийн дэмжлэг тусалцаа үзүүлэх одоо ийм юм ер нь байдгүй. Тим юм ер нь хөөцөлдөж асууж үзсэн. Үгүй одоо би 3-4 сараас ажилд орох гэж байгаа юм. За. Тий. Хэдийн зэрэг үлдгэрч үлээр найр хүчин зохиолчор орж магадгүй тийм шинэ оронтой гарч ирээд гарын шив байдгийн дарга. Тэгээд та бол агшаа тэгээд би оронтой гэж оруулаад чинь та зүгээр нэгдэх 3-5 дахад л ирж өдөр бүхэн ирээд хаалгүй. Тэгтээ гол нь ажил явж байгаа хэрэгтэй. Бичээл авч өөлөө гэртээ бичээл. Бичмүүдээ бичээл өгч байгаа. Ажил бол явж байгаа хэрэгтэй. Тий. Зөв. Тэр бол тэгвэл бас сайхан санал байна. Ер нь одоо нэг 4 сар л хүрээтгэл ер нь. За 4 сар хөрчүүл тэгэл ер нь буцаад хэвэндээ орох гал энэ. Ер нь айтайхан болох гал тийм ээ. Саршин чимэг бууз салаад сайхан шинлэрэ. Монголын их хамрамгалан туй хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдсэн их үеийн бүтээгч их хаан Чингис өлгөө. Үндэсний үеийг дээд чанартай хослуулан бүтэв. Их эзэн Чингис хааны мянганы суут хүн шүтэн хөрөг. Хавн нүдэн. Саршин чимэг бууз салаад сайхан шинлэрэ. За таны ер нь уран бүтээлийн хамтрагчийн ном уу те? Тий. Энэ ветеринар салдгүй хоёр байсан юм. Ажил нэг дороо. Тэгээд би чинь яг тэр үе чинь телевизийн одоо радио телевизийн өөдөөс орсон хашаа байшинд амьдардаг байсан. За. Тэгээд тэрлүүгээ нэг ганцаар болохоор чинь гал зэр нэр гэж байхгүй гэж. Тэгэл голцоо энэ телевизийн найзандаа очиод манай хүн бас ганцаараа 3 өрөөртэй. Тэгээд чирээр ветеринар чинь жилд 10 доо энтер бичсэн. Нэг романс энтер бичсэн. Хөөх жилд үү? Тий. Хөөе. Та чи божигнуулдаг байсан юм шиг. Энэ одоо ахын маань хөгжим энэ нөгөө зориг сайхан гэж хүний шүлэг. Одоо ачийн ачиг төвөргтэй амин хайртай аав минь үзээ. Аргадаж тэмлэж өсгөхтэй аргаан бараагүй аав минь нөгөө энэ шүлэг та хоёрынх юм ба шүү дээ, тий? Энэ дуу одоо та хоёрын дуу. Энэ үр минь хайр минь. Тэгээ энэ сэлэг магван дуулсан тийм байна. Тий. Гавьяа шагналын хувьд та чинь тэгээд одоо соёлын тэргүүн ажилтнасаа өөр юм байхгүй юу? Байхгүй. Соёлын тэргүүний ажилтан гэдэг чинь уг нь юу юм бэ л да. Урлагийн байгууллагад 18 жил үр бүтээлтэй ажилласан хүн дөгдөг ш. Засгийн газрын бол тийм засгийн газрын шагнал. Том шагнал шүү дээ. Тий. Би бол 36 жилийн дараа авсан. 18 биш 2 дахин даавлж байгаа л авсан баг. Шалтгааны юу нэ? Хөөцөлж барьдаг шүү дөө. Тэгээд оюун гэрэл сайдын үед л авсан. Тэгээ манай ангийнхан энэ арай л орой ирж энэ энэ шагнал чи гэж хэлсэн. Хөл юунаас болож модов? Хөл аварт орсон юм. Зөвлөг. Тий. Машин нөр үлдсэн.
Тэгээ хадуулт одоо тэгээд уг нь жил болоод авдаг гэсэн. Тэгсэн чинь би 19 онд тэгээ жил болоод очиад авахулсан чинь корона гарсан таны наадах чинь авчих завтай хүн алга байна гэдэг. Тэгээд би одоо тэгвэл яах юм бэ? Чи ингэ яваад ахлаар эн чинь хадаас чинь зэвэрч үйчдэг юм гэсэн чинь наа чи төмөр бишээ. Та ингэ явж л. Тэгээд ингэ явж л. Одоо тэгэл яваад байгаа юм уу? Тий. Уг нь ерөөсө хаана хадуулсан тэр газараар л авах хэрэгтэй гэ. Тэгэхээр н одоо тэгээд очиж явж очирж байхаас дахиад одоо бүхэл шинжилгээ өгч дахиад операцанд орох шиг. Тэгээ зарим нь болохоор ахуулч тэр зүгээр хэвэн болоод хөлтөө болчдөг юм. Зарим нь бүр суугаа өөр юу болчтой шүү гэдэг бас айлгаад. Тэгээл мэдэхгүй тэгээд тухайн үед ч одоо захиргаалтын үе бас гэр бүлээс ингэх тэгэх чи их шийтгэлтэй энэ төр байсан баг шүү. Тий. Тэрэнд их бас авчигдаж ингэж юу гайгүй юу? Тэг. Дөнгөж төгсөд багшийн сургуульд орсон чинь цалин авсан чинь хөөхдгүн татвар гэж авч байгаа юм. Эд одоо хийж бүтээж явах үед нь биш юм а гэхэд бас нэг за хийж бүтээсэн юм төмөө олон түрээд олон сайхан шамнар бэлдээд гаргаж яана бүтээлүүд нь сайхан болж яана гэд ингэхэд одоо тэр үед ингээд нэг юм жоохон дэмжлэг урамшуул энэ төр байдаггүй байсан юм уу жоохон дутуунлж хийсэн ч юм шиг юм уу нэг тийм мэдрэмж одоо гомдол одоо ер нь төрдгүү танд одоо тийм бодол ер нь байна уу? Тэгээд яг хөө гой гой чөхгүй юм чинь үдээ зүгээр тэгснээс үл өгнөөс байвланаас тэгээд юу бүтээл чинь ард түмэнд л шүү дээ. Та өчнөө сайхан хийц дуунууд хийж гин бүтээлүүд хийж гин тэр нь төмөө олонд хүрж гин амд дамжигдан дуулагдж гин тухайн байгууллагын бас одоо нүүр царай болоод одоо цэргийн байгууллагын одоо анги юуны сүлд дуу мууг бол одоо зөндөө хийгээвэл үү те. Сүлд дуу гэж одоо тухайлбал одоо энэ сөөхөн сүлдийг хүртлүүлсэн шүү дээ. Отхон туяа дарагтай сөөхийн хамт олонд зориулв. Ахмадын өв гэдэг сөөх юм. Тийм байна. Ахмадын өв сөөхөн алдаршуулъя. Тий. Дуучин Оросын холбооны улсын Бурайд улсын гавьяач жүжигчин солидрын ажилтан Бямж байх шүү дээ. Одоо хийсэн бүтээсэн ах юм одоо энэ хараа хөгжмийн зохиолч удирдаач Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Цэрэн их Батар миний уран бүтээлийн жагсаалт гэдэг байж байгаа байхгүй. Бисрэг дуур. За дан хөгжмийн зохиолууд гэхэд л одоо хичнээн төрлийн юм байгаа юм даа одоо. За үндэсний хөгжимд зориулж хийсэн одоо аялгуунууд байна. Үлээвэр хөгжим зориулж хийсэн аялгуунууд. Бүжгийн хөгжмүүд гэхэд л одоо 6 7 төрлийн дан найрал дуу. За ингээл одоо маш уртаас урт чагсаалт байж байгаа байхгүй. Холимог найрал дуу, хүүхдийн найрал дуу, төгөлдөр хуурт зориулж бичсэн одоо аялгуунууд, эмэгтэй чуулгат хүртэл зориулж бичсэн юмнууд зөндөө шүү дээ. За тэгээ залуучуудад мөн хүүхдүүдэд зориулж хийсэн дуу гэсэн ч одоо юу вэ? Хичнээн ч юм аа. 100-аад уран бүтээл авч жагсаалтай байна шүү. Тийм байна. Одоо төмөр адар сүрэн дандаа л аврагууд биш тийм ч одоо Үлзий Баатар Сүрэнжөө ардын уран зохиолч нь одоо Сүрэнжөөг бичсэн дуу орос үгээр халахын гонсгийн марш гэж тийм байна. Тэрийг одоо энэ гавьяат Батбаатар төгсөн байгаа. Ардын цэргийн хэдийн цэргийн гончиг гэж бас холоотой. Тэгээ энэ хоёр төгссөн байгаа. Тэгээ одоо энэ концертын тэгээд хоёулаа дуулах нь нэг нь дуулах нь тэгээд гол нь би нэг халахын голын нодлонч ой зориулж бичсэн байхгүй юу. Зөв. Тэгээд дөр чинь Орос өвгтэй. Таны хэд тоглолт вэ? 2 дахь. Анхны тоглолт болохоор 30-аад жилийн өмнө 95 онд Сэлэнгийн дэлгэж болохтой байх та анхныхаа дууг уран бүтээлийг илүүтэй дутуутай хороо гэж долгорын дуулж ирсэн дууны нэрлээд хийсэн. За. Тэгэл хотоос долгормаа энэ төр очиж ирсэн. Хамгийн анхны тоглолт бол тэгж ирсэн. Тий анхныхан тий. Одоо ерөөсө 2 дахь тоглолт хийх гэж байгаа юм биш үү? Тий 2 дахь л хийх гэж. Хаана хийх гэж байна? Төв зөвлөлийн ордонд би тэнд багшилж ирсэн юм. Төв зөвлөлийн ордоо. 4 замын Үйлдвэрчийн соёлын ордоо. За. Тэнд багшилж ирсэн болохоор энд хийх гэж яхаж байна. Та манад чинь багшилж ирсэн хүн чинь хөнгөлт үзүүлээд нэг 2 замын хөнгөлт үзүүлнэ гэдэг. Тэгэл ингээл яг яасан чинь яг тэр чинь хийх чинь төрөөсөн мөнгө ихлээр талын өгдөг юм. За. Өчигдөр нэг хөгжмөн зохиолчтой холооныхоо дарагтай ярихгүй төвшин төргөд. Тэгээ тэрнтэй ярьсан чинь та яасан бэ нөгөө
тоглолтоо хийнэ гэд би дахиад очисон ч байхгүй гэсэн. Хийж амжаагүй л гэдгсэн. Тэгвэл та одоо 4 сард юу аашгүй энэ Масрак гэж зохиогч эрхийг хамгаалах байгууллага байдаг. Тэрний нэг хуралдаанаар таны юу та орно шүү. Тэгээд одоо энэ таны дууг чинь өчнөө хүн дуулж байгаа эднэрийг одоо юу зөвшөөрдийн зохиол хөгжмийн зохиолчоос аваагүй та нар дуулаад ингээд байгаа юм шиг дуулах эрхгүй болно шүү гэж хэлнэг тэгж хэлээ. Дуулагдсан газар одоо баар марш гэдэг юм уу явагдаад байгаа тоглолтууд гадуур яваад байгаа дууч юм шиг ингээл. Тэгээд одоо энэ чин боллоор энэ төр чинь миний надаас зөвшөөрөл аваагүй. Тэгээд бол бараг өөрийнх нь дуулцлаа гэсэн. Тийм ээ, энэ нэг оюуны өмчийн асуудал одоо хүртэл ингээл яг нэг тийм шийдэгдээд яг шийдэгдэх юмнууд нь байгаа ч гэсэн яг нэг юм хөрсөн дээр нөгөө яг бодит хөлбөрөө олохгүй яваад байх нэг юм. Тийм одоо нэг 4 сард нэг хуралдах юм гэсэн. Тэр энэ тэгээд сайхан болох уу одоо тэгээд оюуны өмчөөрөө тэгэл нэг оюуны өмчөөрөө насаараа амьдарч байгаа улс орн байж шүү дээ, уран бүтээлч байж шүү дээ тийм. Байдгийг. Оюуны өмч төр ч одоо ингээд юу байхгүй болохоор чинь авторбор гэж зарлагддаг. Тэрний хөгжим тэрний өгж бараг зарлагдахгүй дуучнараа яваад идэг байхгүй. Тийм дуучд өөрсдөө гарч ирээд за ингээд одоо Экватор ахын аялгау зөрөгт сайхны шүлэг гэдэг юм уу те ингэж хэлээд энэ уран бүтээлийн яа өргөн барья гэдэг ингээд заавал гоё авторуудыг хилдэг хүндэлдэг нэг тийм соёл болох гоё тутсан байгаа шүү. Тийм тэгээд энэ юунд UB Faster концертын дээр дүүрэмээ бол хэлжээ. Хүүхдүүдтэйгээ тантай ер нь уулзаад юм ярихад бол одоо юу гэх вэ? Одоо бид нарыг хаяа явсанд л их гомддог гэж хэлдэг. Тэгээд үе чинь уг нь одоо аавах нь буруу биш шүү дээ. Ээж чинь буруу байсан юм шүү дээ. Ингээд явахад чинь тэр та бол одоо бас нас өндөр гарсан гэж бодохгүй одоо хий бүтээ тоглолтоо хийн ажилд орно ингэн гэд байж байгааг харахад бол надад амар гоё байгаа байхгүй юу? Гоё юу штэ. Түртэйгээ нэг залгах ч юмны учрыг олон доо гэж сууж байгаа нь өөрөө гоё байгаа байхгүй юу? Тэгэхгүй бол одоо яах вэ ийх үгээд ингээл хүн чинь нэг сэтгэлийн амтан штэ. Ингээ аавыгаа нэг бодоод бас хүүхдүүд зүгээр яхаа би л одоо бас тэр хүмүүсийн өмнөөс одоо яах нь хаашаа. Гэтэ зүгээр бас нэг холбоо бариад холбоотой байгаа бач тренер менежертэйгээ бас нэг ойрхон уулздаг байвал таны сэтгэл зүйд ч гэсэн бас их одоо сайхан л байх юм да тийм ээ. Сансарт байхад манай одоо тэр өмнө хугацаага баг хүү энэ бага охин хоёр тэр цагдаагийн газар надад хэлж ирсэн тийм. Тэгээ танай хоёр хүү байр хайцсан явж илээ танд байр олчих юм гээд. Тэгээ одоо бодоод хямд байр олдоогүй юм байлгүй. Баг хүү маань та одоо над хадаас мудаас авах хамаагүй би мөнгөний төлөө гээд тэгсэн. Ер нь тэр бага охин чинь миний таньдаг эмч найз байдгийн тэнд гээд. Тэгэл би ярьчаа танаар яриа гэж тэгэл юм өгөл. Зөв. Энд гитар яаж та аялгау хийхдээ ашиглаж байна уу? Оо, би ч алийг ч ашигладаг юм шүү дээ. Ашиглахгүй юу? Дөөр юугаар өөс юм дарахгүй юу? Шалгахтаа дарна л да. Түүнээс биш зүгээр өөрөө чэйжэр шууд нотлол явчих. Тэгээд боломжтой газар бол тэгээд дарж ижил өшөөлж юм гарна л да. Тэгээд ийм нөхцөлд байна. Би ямар сандаа дэрэндээ боддог байсан шүү дээ. Гэхдээ надад улсаас нэг ганц өрөө байр өгчөөсөө үлээ. Төгчөөл юу байгаал өстой нэг бичиж өстой нэг овоолоо хийчмаар л нэг хийчихсэн гэд дотроо тэгэл боддог байсан юм нэг хэсэг. Энэ гитарыг энэ сөөхөн би өгүүлсэн шүү дээ. Сүлдэгсэн. Сөөхөн дарга өгсөн. Оо за. Тоглож гин үү та тэгээд? Тоглоо. Тоглооч та. Ерөөсөө ойр тоглоогүй. Оняр зэглээ юунзэ бай.
юмуда унтах нор миндэгэл учралт хонгороо самаямуда хаврын оророт харин оёторэтогно амулсай сайхан хавар хай хоёросорно. Таны энэ хавар хайр хоёрыг бол маш олон дуучид дуулсан. Дуулаагүй ч юу юм баг. Одоо баг дуулаагүйг нь тоолол цөөхөн баха гэдэг шиг. Үгүй эхлээд хамгийн эхлээд энэ гавьт энэ сэлэнгдээ гавьт бүрнээ хоёрын отхон дүүн өнөр зул дуулсан байгаа. За хамгийн ихнийх нь дууч. Тий. Би сэлэнгдээ хата 5 хаан гэдэг хамтлаг байгуулсан байсан. Тэрний дуулч байхгүй юу? Тэгээд тэр энэ талигаш ухнаа нэг хөдөө орон нутгийн эстрадын залуу дуучдын уралдаан тийм зарлаад тэгээ би тэр охиноо дагуулад ирээд энэ дуулаад оруулсан. Тэгэл тэгсэн чинь нэг гүүж ирэл багшаа би хоёр найзтай болсон гэл. Ямар найз гэсэн чинь энэ Март гэдэг Эрдэнэтийн дуучин гэл. Жохоохон. Энэ нэг цул гэдэг хинтигээс ирсэн. Дандаа оргууд шүү. Явж байгаа микро тавьжсэн чинь 4 хоолой хамтлагт дуулаад их юм. Тэгэл энэ жолоочоос нь хүн наа чинь ямар гэж хамтлаг дуулаад байна гэсэн чинь нюанс гэж хамтлаг дуулж байна. Тэгэхээр н тэр хамтлаг хаана гэдэг юм бол тэгэл асуугаад байсан дуурт идэг гинэ. Тийм шүү дээ. Тэгэхээр н дуур дээр очиод орсон чинь нэг өрөөнд нэг хэдэн залуус ч сууж ин тэгэл та нар энэ хавар хоёрын чинь зохиосон нь бий байгаа шүү дээ. Та нар дуулсан юм. Яаж дуулсан гэдгсэн чинь бид нар юу сонсож байгаад дуулсан юм аа гэ 4 хоол олцсон та гэж. Одоо тэгэл баяр болохоор ганцаараа байх тус жоохон эвгүүлээд байгаа та. Тий. Тийм ээ. Гэхдээ одоо хамгийн гол нь хөл байна л да. Хөлтэй бол хаашаа концерт үзэл ингээд яваалаа шүү дээ. Тэгвэл барыг цагаа хаваад дуусчих шүүн тардах юм бэлээ. Тэгэхгүй ингээд нэг нүхэн дотроо байдаг тэр чинь юу аах вэ? Гарч ороход хэцүү болоод ирэхэд хүний хөдөлгөөн хоригдоод ирэхээр тэгэл. Тэгтээ би өдөрт заавал гарч нэг 15 минут энэ алхах тийм. Зөв. Тэгэл нэг хүн чинь хөдөлж өгөхгүй хошиж өгдөг гэдэг шиг тэгэл. Одоо тэгэл цагаан сараар ганцаараа ирэх шамнар бол бас яхаа байх л бах та тийм ээ. Магадгүй тий. Тийм ээ. Уг нь юу гэдэг нэг ээжийг амьд байхад тэгэл ээж дээр бүгд ирээ зодгоно. Тэгэл би хажууд нь сууж байгаа юм чинь хамгийн тав нь. Тэгэл энд бүгд зодгодог байсан. Тэгээ ээж өнгөрсөн чинь тэгээд зодох хөнгө болцсон. Уг нь одоо би ч одоо ургийнхаа хамгийн том ах нь болчихж байгаа. Надаас дээр ах байхгүй. Тэгээ одоо дүүнер энтер бол бас ирэхгүй л байна тий. Одоо мэдгүй энэ жил яах юм байгаа. Зөв. Тийм. За дүүнер гарчаад ирээ заяа. За. Та түр авах хүлээгээ сууж байгаа. Би нойрхон гарчаад ороод ирээ. За. За дэлгүүр хаана юм бол тоо. Заах маань одоо тэгэл би бас яг ийм төсөлтөд ирээгүй. Тэгсээ өөрхий бас одоо тэгэл эр хүний амьдрал юм да тэгэд. Хоолой цай жоохон тааравтай ойрдоо тэтгэврээч авч чадахгүй байгаа гэж жоохон хэцүүхэн л байна. Тэг яах вэ? Байх шүү дээ. Эр хүн тугч барин тугалж хариулна гэдэг шиг. Хүний амьдрал ямар таагдах биш тийм ээ. Тэгэд би одоо ишээ дэлгүүр ороод ядч нэг жигнэх бууз авч ахтагаа нэг сайхан хамт хооллоо гэж бодлоо. Тэгээд дэлгүүр ороод хэвтүүлээ. Энэ хавцаа юм байгаа үлдэгт те. Бууз авъя, цайны сүү авъя. Тийм ээ. Жохон юм аваад
Тэгээд орно. Иш зүч. Энэ дүү те. За энэ сайн баншин бууц юм байна те. Эдгээр бүгд адилхан нэг төрлийн бууцууд баг те. За уутанд хийдгүү. Нэг энерги авчих те. За ахын да нэг жоохоо бас нэг жоохоо хүнсний юм авлаа шалахгүй дөө. Тэгээд юу яа та. Ямар ч сахтаасаа хууж хөрөөд нэг буулчиг нь идчихэд тэгээд ер нь шөндөө хөдлөнө. Ахайч бас амрахгүй шинжтэй юм байна. Бид нар ч юм бас тэгэл зураглаач нартайгаа хонно гэлдэх юм бол бас багтах шин кид ч гэсэн бас айл хөндрүүлээд хэцүү юм шиг байна. Та бүхэн санаж байгаа бол миний одоо өмнөх дугаар дээр Гамбаахынд бас л хөрх юм ядарсан уран бүтээлч бас л одоо орох орон байхгүй хаяа нэг очоод дулаахан газар хондог шүү. Би нэг инкотрахында хаяа хондимаа гэдээ ярьж исэн. Яриаг санаж байгаа бол яг одоо энэ ч ирж манай Гамбаах хондог л мөн байгаа утсан те. За мөн юм байна л да. За тэг хамтдаа орё хэвэл. За тэгвэл юу яа? Жигнүр ажиллахгүй. Энэ чинь та маргааш жигнүр хөлдөгчтэй болохоор тий. Жигнэд идчихгүй. Тий. Дүүнэр нь зүгээр асуудал Юу байхгүй. яасан? 20 мянгаар хүн загцсан даан чинь нэг түрүүнд ярьж илээ дээ. Жигнүр загсан юм уу? Тий. За. Биш юу? Хөлдөгч юу? Биш ээ. Хөргөгч. Тий. За. Тэгээд харин одоо та хоёр танхтай байдаг яаж зөөж оруулах зөөхөн л зөө энэ гэлдэг гэж хэлсэн. Энэ хавар одоо хүүхдүүд олдох хөлгүй дээ. Тэгээд би Манай нэвтрүүлгийн ивент итгэгчээр үндэсний үйлдвэрлэгч Багро. Энэ Тий. Одоо нарийн ногоо тэгээд алдарт. хамгийн анхны реклам дээр нь За. мөнхө тавар гардаг штэ. Тэгдэг үү? Тий, тэгээд нэг айл хинтээ үлээ ордог. Манай цогоотой ордог. Ёо цогоотой. Ямар амар санаж байгаа юм даа. За бүгдийг санаа штэ. Тэгээд цогоо бид нар чинь найз нар бага найз нар байхгүй. Цогоо чи хөгжимч юм штэ. Зөв. Тэгээд мөнхө таврахтаа орчил айлд орчил багроор ирсэн чинь хөөх бас багроотой гэсэн чинь цогоо нудраад мөнхө тавр муу бас багроотой гэж. За манай Багрогийн хамт олон. За мэдээж одоо цэвэр одоо Монголын хөрсөнд тарьж оргуулсан. Одоо цоо шинхэн сайхан ногоогоор олон төрлийн одоо хачир салаатуудыг хийдгээр алдартай бүгд мэднэ. Тэгээ одоо удахгүй нөгөө цагаан сар болох гэж байгаа учраас манай энэ бууд салаатыг та маргааш нь бууцтайгаа хольж идэрэй заяа. За. Буузаа жигнээд. Арай хараад идэгээ. Тий, энэ бууд салаад тэгээд том жижиг 2 3 янзын савлгаатай. За тэгээ энэ дотор нөгөө махны соус маус Бүгд аваа. бүгд л байна. За, Гүрэн тэгээд манжин занжин одоо алаг салаад. Сараар Энэ дуун бас их гоё шүү. Энэ дуун ногоо. тий. Би Гүрэн чинь гэртээ бол дуртай шүү дээ. дуртай юу? Шажигнуулаад яж. Тий. Энэ дуун ногоо бууд салаад Голцол Европ хоол их хийдэг юм чи. зөв. За энийг өдөр ахтаа. За баярлалаа. Багрогийн мань хамт олны зүгээс За. дамжуул өгөөрэй гэдэг. Баахгүй их юм байгаа сте. Тийм байна. За энэ ч зүгээр цагаан сар байтгал Идэхээр юм болчихж байгаа бараг шүү. цэргийн баяр хүртлээ ичээр болох юм. Тий. Багрогийн мань хамт олон тэгээд Тий. гарын бэлгээ дайж явуулсан юм байгаамаа. За нэг мөсөг хоёлоо бэлэг өгснөх. Бэлгүүдээ гоё явнаа. Энэ манай 5 нүдэн гэдэг одоо брэнд та сонсч ирсэн мэт. Нэг сонссон нэр байна. За 5 нүдэн гэдэг юм ивент итгэж байгуулга. За. За эднийх маань одоо танд баг энэ анх удаага ирж байгаа баг шүү. Одоо манайхтай хамтарч ажилласнаас хойш бэлэг солигдсон байна лээ. Тэгээд энд их гоё. Энэ бол одоо яг үндэснийхээ өв соёлыг одоо шинжилсэн технологитой хослуулдаг хамт олон л доо. Тэгээд танд нэг ийм гоё аавын аяг, айргны аяг ирж байна. Яа. Энэ ста баавтай гэдэг үстэй. Нараа. Одоо яг юу шаацсан гээ. Тийм, гангар. Гангар шаацсан яг нэг урд. Энэ хараа ийм гоё. За баярлалаа. Янз юм бооз. Тий. Би ч одоо арийн хорны үед дунгуй. Тийм бусгаа хийчихв. Тэг. За ийм сайхан айргны хул. За баярлалаа. Танд гардуул өгөө. Тэгээ дээшээ харсансаа үргэлж усаахаа эдээ ундаагаар элбэг байгаарэ. За баярлалаа. Гэ 5 нүднийхээ аяхыг. За. За энэ бол бас манай 5 нүднгийн маань Бас юу
Энэ алдсан соён баг. Одоо өндөр гэгээний маань бүтээсэн. Өсөг шүү. Тий, өсөг шүү дээ. Одоо соён юм аа тийм ээ. Тий, тэгээд алдсан соён боо сайхан. Танд би харуулчих уу? За. За энэ юм гоё. Алдсан соён баг. За. За энэ одоо яг л одоо өндөр гэгээн одоо нэг төхний хийд дээр байж захта самрын орон шүү дээ өөрөө тий. Тэгээд энэ доотлын бадамлын ухаа цэцгийн суурь нөөрэ энэ самрын одоо юуны сэртэн шиг одоо ингэж хийгдсэн. Ардуураа ингэж битүү одоо 5 нүдэн хээ дэвсгэртэй. Тийм ээ. Тэгээд энэ одоо хувьсгалын үед бол яг одоо соён бүсгэнд маань дээдлийн сар нар дээдлийн одоо юу гал мал болоод өөрчлөгдөж явсан шүү дээ. Энэ чинь бол гал биш шүү дээ. Энэ чинь надаа буюу одоо энэ сүнсэн бие дээд юуг одоо бэлэгдсэн юм тэмдэг байхгүй. Энэ бол одоо яг өндөр гэгээний анхдугаар богдын маань зохиосон яг тэр тэг загвараар нь хийгдсэн ийм сайхан соён байгаа юм шүү. Тэгээд одоо ахын маань одоо юу сансан 9 үсэл нь биелж за тэгээд одоо удахгүй бас төлөвлөж байгаа сайхан ажил төрөл тоглолтууд нь одоо саадгүй сайхан бүтхийн одоо ерөөлөг дэвшүүлээ. За баярлалаа. Гэлцэн соён бийг бас гардуулж өгөө. Энийг мэдхгүй. Соён ба сурч ирсэн чинь багш нар асуугаад авахгүй Оросд. Энэ танаа юу юм гэхлээр герб гэдэг. Тэгээд дахиад нэг морьтой жинхэнэ энэ герб танаа 2 гербтэй. Энийг сүлдэг гэж байгаа. Сүлдэг гэдэг. Тэр та 2 сүлдтэй юм гэдэг. Тэгсэн чинь танаа 2 тийшээ харсан шуутай гэрэлтэй явахад манай 2 гэрэлтэй болдгүй гэж би ч айгүй хэрүүлээ. Сар шинийн чимэг бууз салаад сайхан шинлээрэ. Ганц өрөө байрч болтгоо тийм ээ. Харин санаад. Тэгээд ер нь ажилд орчихлоо дээр чинь юу яа ш тэтгэр 800 чинь ажилд сард саяг өгье. Сая 803 тэгээд төгсгөл явж ш. Тий. Бот хийтлээ явчихна. Тэгээд тэгээ одоо 10 сар тэрвээ тоглолтоо хийгээд за тоглолт сайхан амжилттай болоод 10 сарч бас арай болоогүй л. За яах вэ? Гэтэ юу ах вэ? Тийм ээ. Ингэж итл болчихно. 10 сар тоглолтоо хийчих юм бол миний ах одоо бас нэг уран байрны л бодол байгаа байлгүй дээ. Тийм ихний асуудал. Тэгээгүй юу бодож байгаа юм? Ямар төлөвлөгөө байх юм? Юу байгаа юм л да. Эргэлт очиод тэгээд нэг юунд ажилдаг эмнэлгийн талын хүүхэн байдгийн. За. Тэгэл тэр юу яагаад байсан чи айгүй хүнд тусч л да. За. Тэгсэн чи харин юу яагаад хүнд туслаад мөнгөний гаргаад өгсөн юм уу хаашаа. Мөнгө одоо гаргаад өгөөч гэхлээр гаргаад өгсөн шин. Тэгсэн нөгөөх нь мөрөөд тэгээ 5 жил аваад орчод байгаа. Тэгээ 5 жил гэдэг чи одоо талаасаа өнгөрсөн юм чинь мартар юм наадмар гараад ирэх болов гэж бодоод байгаа. Тэгээ юу хүн гинэ? Намайг эргэж очиж уулзж ирсэн. За. Тэгээ намайг нэг хайлаас тахад байнга очиж эргэдэг. Уг нь бол янз бүр юм болоогүй байсан бол та хоёр маань бас цайгаа хуваагаад сууж явах байсан байж тээ. Тэгээд би ч одоо тий. Хүний өмнөөс л одоо юм болоод одоо хэлэмжлэл юм болж тий. Одоо оргич л нэг айл мал дайвар юм авч гарч байгаад баригдлаа гэдэг шиг юм болсон юм шиг л. За бас тэгэл сэтгэлээ жилээгээл хүлээж л байгаа юм байна да та нар. Харин тий. За тэгэл одоо энэ морь жилх сайхан жил гарч ах шиг байна. Мондөг жил. Сайхан жил юм босхон дээр бас одоо тэгээд юу сансан бүхний сайхан биелэх болтгоо л гэж юу. За тэгэл гол нь эрүүл байж яхад болно доо ах. Хамгийн гол нь эрүүл мэ. Тий. Одоо сайхан янзлуулчвал бараг л уралдах нь холгүй болчвол одоо хичнээн сайхан. Би энийг шаад чинь гэж мэдээг байхгүй юу? Тэгээ би өмнө бас машинтай цэлэгд байхдаа бас юуны даван дээр аварт гэрэл цохиж аварт ороод энэ хөлөө 2 уулаа хийсэн. Тэгээд гипстэл зүгээр болсон шүү.
Тэгээд гипсчих юм бодоод байсан чи харин нэг мэдсэн чинь жон гэж явцсан ч байхгүй. Тэр чинь нэг юм имжлэхээний зардал мардлын төлн барин ингэн тэгэн бүрийн идэгтэл нь яан маань гэсэн одоо тийм юм хон байдаг л үгүй лөө. Өө тэр чинь баригдсан жолооч тий. Манай тийч камер ч байхгүй юм чи. Баригдаачгүй юм уу тэгээ? Баригдаачгүй. Тийм аа. Эннийхээ төлбөрийг нэг юм яаж болгоод байна? Энэ төлбөрийг манай энэ бага охинд цагаан сар би 300 гэж чинь төлж өгье гэсэн. Оо яа. Би тэрэнд хэлсэн цагаан сараар нэг юунд орчих магадгүй гэсэн. Тэгвэл цагаан сар хүртэл чинь би төлнө ингээд сая энэ нэг сарынхыг төлсөн. Амтринаа. Тэрүүгээрээ л тэгэл нэг юм болгоод л байгаа юм байна да. За яхаа тэгээд нэг ёстой нэг цагаан сараа нэг даваатгал тий. хавартаагаа нэг золгоотгол учир байна да гэдэг шиг Ширвээ. байна да. Тий. Нөгөө гамбаах маань ойрд ирж гинүү тэгээд. Ирээгүй. Ойрд ирээгүй юу? Ирээгүй. Гэтэ чинь дарханд байхдаа гамбач 2 байртай авгаа хүүхдээ нэг байранд нь би тэр нэг цагдаагийн дэнж дээр илгээл тийздэг байр гээд балконго дээр нэг өрөөнд нь би байдаг гэсэн. Тэгээд хотод ирээд битэр чинь манайхаа 10 дугаар хороолтой хот манад иддэг гэсэн. Тий. Би 10 дугаар хороолын Эрдэмийн өргөө цогцлуурт багшижсэн. Гамбаахынд би очиж нэвтрүүлэг хийхэд бол таны тухай ярьж ирсэн юм а. Би одоо Эрдэнэт тарахында хаяа. Одоо би эндээс нөгөө хараагчдын төвлөрөөс гараад ахлахуул танах руу л очиндоо одоо өөрч очихоор газар алгадаа тэгэл хөрх юм. Тий. Манайс ярьчихлаа. Би чинь хараагчдын их холбоотой байдаг шүү дээ. Энэ хараагүй Хөрлөбаатар гавьт байна. Тэгээд нэг одоо хараагчдын ерөнхийлөгч чинь Дэлгэрмаа гэдэг бүсгүй. Сая өчигдөр ярьж лээ. Бид нар одоо ингэ эргэж очино таныг гээд тэр Дэлгэрмаа дууны үг гэждэг. Нэг ариун туяа гээд барьж одоо онолж барьж өвчин оншилдаг. Тэр болохоор аяа нээждэг. Тэгээ бас аяа зохиогч уралдаан дорд байрлал. Оо мундаг биш. Тэр мөрийг би бичиж өгдөг байхгүй. Тэд нар ч харахгүй юм чи. Одоо тэгээд шинэ уран бүтээлчд ч үт юм уу. За хуучных нь ч үт юм уу. Одоо ирэхээр одоо шинэ бүтээл авъя гэдээ бас таньдас одоо их хандж байна уу? Яаж байна? Хандж байна. Тэгээ одоо энэ дээр аян дээр нэг аялгауя гэдэг Одоо дээр ингэж хэл. Гөө ерөөсөө энэ дээр аялгаа үгээр ирэхгүй л дээ. Одоо энэ дэлгүүрийн хөдөлтөгч ихтэл танд нэг аав ээжийн тухай нэг дуу хийлгээ гэдэг. Та ямар үнээр хийдэг гэхээр би мөнгө авдаг юм гэсэн чинь юу гэж байгаа юм хийж байгаа юм чинь та гэхлээр одоо би хэлэх гэж байгаа. Яг нэг сарын байрны төрөөс мөнгө 3 төгөлөгч гэж хэлдэг. Тийм шүү дээ одоо. Тий. Тэгээ бас 5-3 цаас бас хаа юм бэ дээ авах. Тий. Хүний амьдралд хиндэ хэрэгтэй юм чинь. Манай ээж чинь бас доноо өгчдөг гэсэн. Оо за. Тэгээд энэ ээж зориулаад би үтс. Ээж наа чи ээж зориулж би үтсэн дөө. Насаараа ирхэлсэн ээж минь гэж юу? Тий. Дээлийн чин ингэрээс салж чадахгүй үргэлж зүудлэж хүм болсон би. За ах минь. Сайхан хууч хөөрлөө. Сайхан ярилцсан суулаа. За бид нар ч одоо ингэ 3-4 үлээ. Таныг хөндрүүлж ин чи хоноод явах. Хөдлөе гэж бодчихно. За. Тэгээ ямар ч байсан бидний урилгыг хүлээж аваад бид нарыг бас гэртээ зочлуулах боломж олгосон явдал танд туйлыг талархлаа. Сайхан задаач сайхан групп байна танах чи. Баярлалаа. Би баян тань хоног үздэг. Баярлалаа. Өчигдөр хүртэл баруун салааны айлд очижээс юу гэж үзэж байсан. Оо тийм үү. Тий. Яасан сайхан гартай газар вэ гэж гал. Тий, янзын сайхан гартай. Тэр айгүй хөдөлмөрч ихнэр төгрөө хоёр байгаа. Тийм үлээ. Тий. Нэвтрүүлгийн маань бас цаг хугацаатай богино учраас одоо ингээд өндөрлүүлээ жаргая гэж бодож байна. Бид нар бас олуулаа юм чи. Таныг ч бас энэ одоо чилээгээ аль хөндрүүлэл алив одоо хаана яах вэ гүүгээл тэрдүүлээд яах вэ? За баярлалаа. За баярлалаа. Сайхан танилцлаа. Сайн сууж байгаа. Энэгээр явж өнгөрүүл дүүн орж гарч ийна. Тэгээрээ. За яа. За. Тэгээ хэрэг гарвал бас дүүрүүгээ залгаж байгаарай. Уцны дугаар байгаа юм чи тийм ээ. Тий. За дүүнэр хөдлөө. За баярлалаа. Тэгээ. Ажлын өндөр амжилт хүсье. Уран бүтээлийн амжилт хүсье. За. За ахтаа маш их баярлалаа. За.
Тэгээ урилгын хүлээж авсан явдал туйлын их баярлж байна. Тэгээ гол нэрүүл сарвал байгаарай. Тэгээ сансан бүхний сайхан бүтэх болтгоо гэж түн үсэн ерөөй. Ерөөл баталшгүй. За. За сайн сууж гарах. За. За баяртай. За энэ удаагийн дугаарыг нүрээд өндөрлөж байна. Тэгээ дараагийн дугаарт магадгүй танаа таны. Баяртай шүү дээ. I lost all